За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр PDF файлыг интернетийн нөхцөлд хэрхэн Word файл болгох хичээлийг та бүхэнтэй заах гэж байна. За бидний сонгосон PDF файл бол хоромсоомын тухай харуулсан PDF файл байна. За үүнийг бүгдээрээ хэрхэн Word болгох талаар тайлбарыг оруулъя. За үүнийд бол одоо бид нэр юуны төрөнд Office Word файлыг бол next байгаа. За үүний дараагаар бол Office руу ороод за Browse-ийг бол сонгож өгнө. За тэгээд PDF маань байл хаана байгааг бол эндээс бол сонгож өгөх ёстой байгаа. За PDF файлаа сонгоод Open тарцыг дарна. За энэ хугацаанд бол тодорхой хугацаанд бол бас мэдээллийг бол боловсруулж уншдаг байгаа. За хөрвүүлт дууссаны дараагаар бол PDF файл маань Word болсон байгаа нь бол харагдаж байна. За энэ дээр засвар хийгээд одоо хадгалах боломжтой байгаа. За үүнийг бид нар бол хадгалахдаа нэр өгөөд за ингээд хадгалаад авъя. За бидний хөрвүүлсэн Word-ийн маань файл энд байна. Их PDF файл маань бол энд өгөгдсөн байгаад байна.